Энэ залууг сэрхэд нь ууртай нэг охин түүн рүү хашгирч хэр удаан унтах гэсэн гэр бүлийнхээ нэр хүндийг хэр удаан гутах юм бэ гэж асуув. Тэр эмэгтэй өрөөнд дотор цаас ууртай шидэж байгаад гараад явчихлаа. Ингээд манай хүү эцэст нь эргэн тойрноо харж амжив. Тэр үүнийг зүгээр зүүд гэж бодсон ч бүх зүйл бодит байв. Тэр өөрийнхөө хөгжүүлсэн тоглоом дотор хамгийн муухай хорон санаат Декален гэдэг дүрийн биед орж иржээ. Декален бол ямар ч авьяасгүй бардам бүх талаараа муу санаатай язгууртан юм. Тэр бусдын амжилтыг хулгайлж өөрийгөө шид ухааны сууд ухаанхан мэд жүжигдэг байв. Түүний хийдэг цорын ганц зүйл бол худал хэлж эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглах ажээ. Тэр бол бүх асуудлын үндэс эргэн тойрныхоо бүх хүмүүсийн дайсан бөгөөд хүн бүр түүнийг үхээсэй гэж хүсдэг. Сая түүн рүү хашгирсан эгч Юрил нь түүнийг хизээ мүдгүй ихтер хохихыг тест ядан хүсэж буй ирээдүй сүрд хүсгүй. Жуян бас шидэт академийн сорогчд нь хүртэл түүнийг хурдан зайлуулахыг хүсдэг. Тиймээс тоглоомыг турших явцад тэрээр мянган оролцохоос ердөө ганцхан удаа амьд үлдсэн нь гайхах зүйл биш юм. Энэ бол Ким Ожингийн хувьд гарцаагүй үхэж байх болно. Гэвч тоглоом руу орохынхоо өмнөхөн тэрээр бүх хүмүүсийн үзэн яддаг энэ дүрийг өрөвдсөн юм. Энэ дүр нь өөрийнх нь гадаад төрх дээр үндэслэгдэн бүтээгдсэн тул тэрээр зүгээр зугаацахын тулд өөрт нь сайхан санагдсан бүх ур чадварыг нэмэхээр шийджээ. Ойлгох чадвар, Медасын гар, төмөр бие болон бусад олон зүйлс. Яг тэр үед түүний хамтран ажиллагч орж ирээд туршид хэр явж байгааг асуув. Инүү бол ахлах хөгжүүлэгч бөгөөд мөн түүний X найз охин юм. Тэд 7 жил хамтдаа байхдаа өргөж аз жаргалтай байсан. Ожийн байгууллаасаа залхуу нэгэн байсан ч түүнээс ялгаатай нь Инүү бол төрөлхийн ажиллах дуртай нэгэн байв. Түүний ирмэлзэл нь Ожинийг илүү сайн хүн болоход нь тусалсан юм. Гэвч эцэст нь тэд салцгаажээ. Тэгээд 6 сарын дараа тэрээр шин найз залуутай болсон байв. Хэдийгээр их хугацаа өнгөрсөн ч Ожийн түүнийг бүх талаараа төгс охин гэж бодсоор байгаа бөгөөд одоо ч гэсэн түүнийг гэсэн мэдрэмжтэй хിവэр байна. Магадгүй тэр ч бас тийм байж болох юм. Гэхдээ одоо бүх зүйл дууссан. Тэрээр түүнд тоглоомын алдааг засахад нь амжилт хүсээд гараад явчихдаг. Ожийн Декаланд дөнгөж сайн нэмсэн бүх ур чадвараа буцаах гэж дэлгэц рүүгээ буцаж хартаад үе таних хүнээс цонх руугаа хараач гэсэн зурус ирэв. Ожийн цонхоор хараад түүний байр руу шууд бууж буй аянг цахилгаантай аимшигт шорхог хараад цочирдов. Дараагийн мөчөд тэрээр ямар ч аргаар хамаагүй үхлээс зогтож чадахгүй үхэх тавьсантай Декален өөрийнх нь биед сэржээ. Дараа нь Ожийн Декаланы эгчийн уурлан гайхаасаа өмнө түүний өөдөөс шидэж орхисон бичиг баримтуудыг харав. Түүний нэр нь Юрил фон Грахан Угзе бөгөөд Декаланы эгч бас одоогийн байдлаар Угзеийн овгийн тэргүүнээр ажиллаж байгаа нэгэн юм. Бас Декален түүн шиг энгийн ах дүүгийн холбоотой байдаггүй ажээ. Мөн Декален сүд бүсгүйтэй бөгөөд түүнийг Жуя гэдэг. Юрил Жуягийн тухай маш муухай өнгө аястай ярьсныг бодоход Ожийн тэг хоёрын хооронд ямар нэг зүйл болсон байх гэж сэжиглэв. Түүний гарт барьсан бичиг баримт нь гэрээ байжээ. Тэрээр хаанд улсын их сургуульд үндсэн шид болон манаагийн сэтгэхүйг заах профессор Декаленаар аль хэдийн бүртгүүлсэн бололтой. Тэрээр өөрийнхөө орох ёстой зэгцүүдэд сухаас өөр аргагүй хурж байх шиг байна. Багшлах туршлагагүй ч энэ боломж нь түүнд гадагшаа гарч энэ ертөнцийн одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг цуглуулах боломжийг олгож байна. Мэни тест ачид эрэг хурд оосох санаа байд. Системийн мэдээлэлээр түүний өмнө анивчин гарч ирэв. Энэ нь түүний амьд үлдэх үндсэн зорилго бол тоглоомд зайлшгүй шаардлагатай нэгэн болох явдал юм гэдгийг харуулж байлаа. Харин хажуугийн даалгаврын хувьд тэрээр их сургуульд лекц унших ёстой байв. Хэрв тэр энэ даалгаврыг биелүүлбэл дэлгүүрийн TikTok важиг авах болно. Тэрээр Юрилийн үйлчлээс болж Декален нас бардаг замлууд байдгийг сананд орсов. Үүнээс зайлсхийхийн тулд тэрээр одоогийн даалгавраа биелүүлэхээр бослоо. Дэлгүүрийн важигт нь түүний амьд үлдэхэд маш чухал байх болно гэдгийг хэрхэн илүүц бизээ. Тэрээр ямар сэдвээр лекц унших ёстойгоо сайн мэдэхгүй байсан ч энэ талаар санаа зовох шаардлагагүй гэж бодов. Эцсийн эцэст түүнд тоглоом руу шийдэхээс өмнө нэмсэн ойлгох чадвар гэдэг ур чадвар бий. Энэ шин чанар нь түүнд ямар ч зүйлийг шууд ойлгоход тусалдаг. Түүнд үүнийг идэвхжүүлэхийн тулд бага зэргийн манар хэрэгтэй. Тэрээр бэлтгэлээ хийж илүү албан ёсны хувцас өмсөж байхдаа энэ газар түүний амьдарч байсан газраас тэс өөр болохыг анзаарав. Гэсэн хэдий ч тэрээр яг л бүх амьдралаа Декален болж өнгөрөөсөн мэт бүх зүйлийг ямар ч хүндрэлгүйгээр хийж байв. Энгийн нөхцөлд ийм хувцас өмөрөхөд түүнд эвгүй санагдах байсан ч одоо тэдгээр нь тансаг санагдаж түүнд тав тухыг өгч байна. Энэ бүхэн нь Декалены айдас төрүүлэх чадвар, нэр төр, гоо зүй мэдрэмж зэрэг шинж чанаруудын ачаар юм. Энэ нь яг л Декален түүнд энэ биеийг бүрэн эзэмших боломжийг олгож байгаа мэт санагдана. Ожийн бүдүүлэг гэж тооцогдох зүйл хийх хүсэж төрөхгүй байлаа. Ким Ожингийн хувьд нэгэн цагт хит хатуу санагдаж байсан албан ёсны байдал нь одоо байгалийн жам ёсны мэт санагдаж байна. Түүний гол зорилго нь мэдээлэл цуглуулах явдал боловч анхны лекц рүүгээ алхах энэ алхаа нь яг л үргэлж энд байсан мэт бүрэн хэвийн санагдаж язгууртнуудын дээд давхаргын
аавын нэгний үүргийг гүйцэтгэж байгаагаа тэрээр маш сайн мэдэрч чадаж байв. Энэ бол түүний анхны амьдралаас тис өөр ялгаа юм. Ким Ожин бол өмнөд царайгаас гаралтай дундаж царайтай. Залхуу бүр охинд хаягдсан өрөвдмөр нэгэн байсан юм. Харин одоо Декаланы хувьд тэрээр язгууртны дүрийг ёсоор нь бүтэхийг хүсэж байна. Тэрээр машин руугаа орохдоо ийм тансаг тээврийн хэрэгсэлд өмнө нь хизээч сууж байгаагүйгээ саржээ. Сайхан автомашины тухай ярихад тэрээр өөрийнхөө экс найз охины зөвхөн бусдад гайхуулах гэж ийм машин ундаг байсан шин залууг садав. Гинэт тэр хажуугийн суудар дээр сууж буй залуу хүүг анзаарав. Декалан тэнд байгааг анзаармагцаа хүү Сандер профессортой мэдлээд зарим бичиг баримтыг гартуулж өгөв. Үүнийг хараад Декалан энэ хүн магадгүй түүнийг туслах эсвэл нарийн бичиг байж магадгүй гэж боджээ. Декалан түүний хэн болохыг асуухад хүү жаахан сангарчээ. Ялангуяа тэр Декаланд үйлчлээд аль хэдийн 3 жил болсон байсан юм. Декалан лекц унших материал гэж бодож байсан бичиг баримт нь үнэн хэрэгтэй. Түүний унших ёстой зохиол болохыг удалгүй ойлголоо. Үүнд тэгцэж шаардлагатай бүх мэдээлэл хамгийн жижиг зүйл хүртэл орсон байв. Гэхдээ тэр гайхсангүй. Декаланы зан чанарыг бодоход тэр их зантай, объясгүй нэгэн тул материалыг өөрөө бичлэх ямар ч боломжгүй байсан ба энэ хүү бүх ажлыг хийсэн гэсэн үг юм. Тиймээс Ожин талархлын үг хэлэх нь зүйтэй гэж үзв. Магтуусан хүү сангарч орхив. Жолооч хүртэл эзэн нь анх удаа ямар нэг сайхан үг хийж байгааг сонсоод гайхжээ. Ожин мөн магтаал хэлснийхээ дараа энэ биеийн хариу үйлдэл үзүүч буйг мэдрв. Энэ бол бодит бие махбодын хариу үйлдэл юм. Тэрээр хин нэгнийг магтсныхаа дараа үнэхээр дотор нь муухайч байгааг мэдэрсэн бөгөөд энэ нь Декалан гихч энэ залуу ямар аимшигтай хүн болохыг Ожинээс дахин асуухад хүргэв. Тэрээр өмнө нь харшийг орхиж явахдаа мөн ижилхэн дотор муухайрах мэдрэмжийг мэдэрсэн юм. Декаланы ухамсар түүний өөрийнх нь ухамсарт халтаж байх шиг байна. Тэдний богинохон аяллаа дараа амьдрал буцалсан хаант улсын их сургуульд ирж хүрцгээв. Тэрээр энд ирсэн тул түүний дараагийн зорилго бол бичиг баримтад дурдсан ротет танхимыг олох явдал юм. Товлосон газар ирэхэд сурагчид аль хэдийн судлаа эзэлсэн байхыг бид харж байна. Гайхалтай тэд профессор Декаланы лекцэн суухыг ихэд хүсэж байгаа бололтой. Декалан бол шившлэг тайлбарлах чадварын мастер бөгөөд энэ авьяас нь түүнд бага наснд нь гайхамшигт хүүхэд гэсэн цолыг авчирсан гэж ярилцдаг ишингээд хууртыг нь аяа манай хүн ангидаа ирж өнгө үзэмж нэмэхэд тэрээр анхаарлаа хандуулахыг хүсээд өөрийгөө Декалан фон Грахам үглээ хэмээн танилцуулав. Тэрээр их сургуулийн шидэт цамхагийн ахлах профессорын хувьд энэ ангийг удирдахаар иржээ. Албан ёсны зүйлсийг дуусгасны дараа тэрээр лекцээ эхлэв. Эмэгтэй сурагчид Декалан хүчнээ царайлаг сүршиг байгааг хараад түүн рүү хошуурч байсан ч нэгэн эмэгтэй сурагч үүнтэй санал нэгдэхгүй байлаа. Түүний хувьд Декалан бол түүний аавын дайсан бөгөөд түүний нүдээр бол зүгээр нэг хог шар юм. Тэр яагаад ийм ус хонзон тээж байгааг ойлгохын тулд бид өнгөрсөн рүү өнгөх хэрэгтэй болно. Ойр цагаар 3 жилийн өмнө түүний эцэг амиа хорлсон юм. Тэрээр олон жилийн турш шившлэг тайлбарлах судалгаанд өөрийгөө зориулсан байжээ. Гэвч хин нэг нь түүний судалгааны ажлыг нь дээрэмдэж авахад тэрээр бүрэн цохрол давтаж эцэст нь үхлийг сонгосон байна. Түүний эцгийн амьдралынх нь бүтээлийг дээрэмдсэн хүн бол бүх хүмүүсийн сууд шившлэг тайлбарлагч гэж нэрвдэг тэр хүн байв. Тэгээд тэр жигшүүртэй хүн бол Декалан байжээ. Ааваа алдснаар тэрээр юу ч хийж чадваргүй нэгэн болжээ. Эцэст нь тэрээр гэр бүлийнхээ байшин, нутаг дэвсгэр зэрэг бүх зүйлээ алдаж очих газаргүй үнчин нэгэн болсон юм. Тиймээс тэрээр өшөөгөө авахар тангараг өргөсөн юм. Тэр байлаар амьтнаас өшөөгөө авах. Тэр амлалтаа биелүүлэхийн тулд эзэнт гүрний хааны их сургуульд орсон бөгөөд тэнд Декалын багшилдаг. Бусад оюутнууд үннийг мэдэхгүй байж болохч Декаланы гихч шившлэг тайлах чадвар нь хулгайсан дэмэрэл гэдгийг ичтгэхээр шийджээ. Энэ бол зүй ёсоор түүний ааных байх ёстой амжилт юм. Тэр аавынх нь байх ёстой суурийг эзэж байхыг төвчж чадахгүй байв. Гэхдээ түүнийг яг одоо илчлэхийг хүсэж байгаа ч тайван байх ёстойгоо мэдэж байлаа. Учир нь түүнийг унгах цорын ганц арга бол өшөө авалтаа нарийн төлөвлөх явдал юм. Декалын дахин танхимын анхаарлыг татаж өөрийгөө шидэт цамхаагийн тэргүүлэх профессор Мунстихийг захирдаг манайх Мажигч хэмээн танилцуулав. Үүний дараа тэрээр лекцээ эхлүүлв. Тэрээр Мажигийн үндэс суурь түүний 3 үндсэн шинж чанар болон 9 төрлийг тайлбарлаж эхлэв. Шинж чанар бол Мажигийн их үсвэр бөгөөд харин стихүүд нь объектыг бүрдүүлдэг материал юм. 9 төрөл дуудлага, сүнс, сүрэл, дэмжлэг, энчантмент, удирдлага, уян хатан байдал хараад хамгийн сүүлд нь хармони орно. Ожин лекцээ өргөжлүүлэх явцдаа энэ ажил анх бодож байснаас нь хамаагүй амархан болохыг ойлгов. Энэ бол түүний анхны хичээл заалт бөгөөд Мажигийн онолыг сайн мэдэхгүй байлаа. Гэсэн хэдий ч тэр зүгээр бичвэр уншиж байсан ч бүх зүйлийг төгс ойлгож байв. Үгээс зогсохгүй Декаланы төрөхийн байдал болон эрхэнсэг байдал нь оюутнуудыг түүний үг бүрийг анхааралтай сонсоход хүргэв. Нүдээр харилцах сонирхлыг хатгах зэрэг элитизмын төвөгтэй шинж чанарууд хүртэл дарамттай бус байгалийн санагдаж байлаа. Магадгүй одоогийн Декалын үнэхээр мундаг багшийн чанарыг эзэмшсэн бололтой. Дараа нь бид биед хадгалагдаж буй байршлаасаа шалтгаалan манайгийн хэрэглээ хэрхэн ялгаатай байдгийг сурах
нэгдсэн агуулга руу буцаж орно. Ихэвчлэн мажигчид шившдэг төсөөлөхөд хамгийн амархан байдаг тул манаг толгойдоо хатгалдаг. Баатрууд манаг зүрхэндээ хатгалснаар цусан судаараа дамжуулан гадагшлуулах боломжтой болдог. Хамгийн сүүлд дотоод болон гадаад манаг хослуулсан дотоод цөм байдаг бөгөөд энэ нь бүх нийтийн хамгийн үр дүнтэй хатгалах арга юм. Энгийнээр хэлбэл хичээл зүтгэж чухал боловч хэрэв хүн авьяасгүй бол зам сонгоод төвлөрөх хэрэгтэй. Төвлөрөх тухай ярихад Жун Дикузины авьяас тийч гайхалтай биш байгааг эргэцүүлэн бодов. Түүний одоогийн мана нь 3500 орчим байна. Энэ манагийн сан хэр бага болохыг ойлгохын тулд харьцуулалт хэрэгтэй бол үүнийг анхаарна уу? Үндсэн мана нь 30,000-тай нэг мажигч байдаг. Тиймээс Жун өөрийн амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйлийнхээ талаар оюутнуудад лекц уншиж байгаа нь нийлээд инээдтэй санагджээ. Ямар ч байсан тэр лекцээ өндөрлөв. Гэхдээ хэлэхэд эргэлзэж буй нэг тодорхой өгүүлбэр үлдсэн байв. Хэрэв жинхэнэ Дикузин байсан бол энэ өгүүлбэрийг уншихгүй байх байсан гэдэгт тэр итгэлтэй байлаа. Тэр өгүүлбэр нь асуулт асуухыг хүссэн оюутнууд байгаа бол оюутнууд лекцэд бүрэн автсан бололтой. Тиймээс лекцийн сэдвтэй холбоотой ямар нэгэн эргэлзээ үлдээгүй байна. Мика манаар ишээ эргэж айд наанаху Дикузин хүртэл ямар ч асуулт байхгүйд санаа нь амарчээ. Гэхдээ түүнийг ингэж бодох зуур Дикузинд өстэй тэр оюутан босож зогсов. Тэр өнгөрсөн шөнө дотор байранд нууцлах шившлэг олдсон явдлыг санав. Үүнийг чөтгөрийн үйл ажиллагаа гэж таамаглаж байгаач тэр энэ асуудлаар Дикузины бодлыг сонгохыг хүсчээ. Түүний асуултад хариулахаасаа өмнө Дикузин ёс зүйгүй байгаад нь шүүмжлэхгүй байж чадсангүй. Тэр асуулт асуухаасаа өмнө өөрийн нэр болон харьяаллаа дурдах ёстой байв. Тэр энгийн ёс зүйгч мэдэхгүй хүнд хариу өгөх хүсэлгүй байлаа. Үүнийг хэлээд тэрээр ёс зүйг хайхарсандаа бус харин асуултад нь хариулах биеийн байдалгүй байсан тул явхаар болов. Эцсийн эцэст түүний ойлгох чадвар асар их хэмжээний мана зарцуулдаг бөгөөд анх байсан 3375-аас одоогоор ердөө 2000 манал үлджээ. Зөвхөн бичвэрийг ойлгоход 130 ман зарцуулсан тул өмнө нь хизээч харж байгаагүй шившлэгээс ороход хэр их мана шаардлагыг тэр мэдэхгүй байв. Тэр хооронд оюутнууд түүнийг хэрхэн өөрийгөө доог тоху болгосныг хараад бовтон инээлтэн. Тэд түүнийг профессорын анхаарлыг татах гэж оролцсон боловч буруугаар эргэсэн гэж бодож байлаа. Хөөрхий охин профессорын үгэнд гомдсондоо шанаж байгаач түүнээс хариу авахын тулд зөрчсөрж байв. Түүний хийснээр шидэд цамхаг үнийг зүгээр цуу яриа гэж үзэн нөхцөл байдалд үн шинжилгээ хийхээс тахалцаж байгаач. Гэхдээ хэрэв профессор Дикузин юм бол ямар төрлийн мажиг ашигласныг олж тогтоож чадна гэдэгт тэр итгэлтэй байна. Тэр өөрөө шившлэг шидэж Дикузинд үүнийг тайлбарлахыг хүсэв. Өөр сонголтгүй болсон Дикузин шившлэгийг шалгасан бөгөөд энэ нь түүнд шууд 1700 орчим манагийн газ авчирчээ. Дотор байранд үлдсэн хид хідэн анхлан суралцагч үүнийг шинжиж байгаа боловч ямар ч сэжүүр осоогүй гэдгээ тэр ичтэв. Тиймээс профессор Дикузин ядаж үүнийг нэг хараад үзнэ гэж тэр найдаж байна. Дикузин эргэлзэлгүйгээр энэ бол хаалтны мажиг гэж мэдэгдсэн нь түүний генетийн хариултаар сандарчээ. Энэ бол хараалт төрлийн хаалтны шившлэг бөгөөд энэ шившлэгийг шигчэн дотор байрны бүх хүмүүсийг төгжих зорилготой байсан гэдгээ үргэлжлүүлэн тайлбарлав. Тэрээр асуултад нь хариулсан тул цаашид шаардахгүй байхыг сануулan түүнийг явуулав. Хажуугийн даалгавар биелсэн тул Дикузин шагналын мөнгөө цуглуулав. Түүнд амлсан байсан юм. Дараа нь үйл явдал их сургуулийн шидэд цамхгийн цайны газар руу шийдэж бид ширээний ёс журмыг тоохгүй хоолцож буй тэр охинтой дахин таарстав. Дашрамд хэлэхэд түүний нэр Эферин. Тэр асуултыг асуусан цорын ганц шалтгаан нь Дикузины шившлэг тайлах чадвар худал гэдгийг илччих байв. Гэхдээ оронд нь тэр шог зураач шиг болж амссан ичгүүр нь маш хүнд байлаа. Тэр Дикузин юу ярьж байгаагаа мэдэхгүй байсан бөгөөд зүгээр л амандаа орсноо хэлсэн гэдэгт итгэсэн хэвээр байв. Та бүхэн мэдэж байгаачлан харуултын мажиг маш хүнд бөгөөд ихэнх шившлгүүд параметр шаарддаг. Тиймээс Дикузин ямар нэгэн параметр дурдсгүйгээр уг шившлгийг харуултын мажиг гэж нэрлсэн нь хэтрүүлэг санагдаж байлаа. Түүний түүнд үзүүлсэн зүйл бол өнгөрсөн шөнө дотор байрны үдний хаалхан дээр зурсан үл мэдэгдэх шидэт таргийн яг хуулбар байв. Хүн бүр ихэндээ үл мэдэгдэх шившлэгт гайхширч байсан ч энэ нь удалгүй шинэ оюутнуудын судалгааны материал болжээ. Тиймээс шившлэг бол харуултын мажиг гэсэн амлалтаа зохиож байсан Дикузиныг худлаа ярьж байгааг тэр ихнээсээ мэдэж байв. Гэтэл түүний нэг найз нь гүйж ирээд өчигдөр дотор байрны үдний хаалхан дээр байсан шидэт тойрог нь үнэхээр хаалтны шившлэг мөн бөгөөд тэг хамтын судалгааны үр дүнд үүнийг олж мэдсэн гэж мэдээлв. Үндсэндээ профессор Дикузины тэр шившлэгийн талаар хэлсэн зүйл үнэхээр үнэн байсан юм. Эферин өвөнд огт итгэж чадахгүй байв. Тэр үүнийг хаалтны мажиг байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав. Эцсийн эцэст тэр Дикузиныг шившлэг тайлах хууль ёсны мастер гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа. Найз нь профессор Дикузин болон түүний чадварыг эцэс төгсгөлгүй магтаж байгаад эцэст нь явахаар шийдэв. Явхаасаа өмнө өөр хинч түүнээс асуух зүрх зориггүй байсан тул шившлэгийн талаар профессороос асуусанд Эферинт талархал илэрхийлв. Хэдий тиймч Дикузин зорж байгаад зөв хариулт өгсөн гэдэгт Эферин итгэсээр байлаа. Тэр үүнийг зүгээр л азны явдал гэж үзэж байв. Түүнийг илүү их бухимдуулж байгаа зүйл бол түүнийг улам тодорхойд хүргэсэн явдал юм. Одоо хүн бүр Дикузиныг чадвартай профессор гэдэгт итгэжээ. Дараа нь тэрээр
тэрээр тэдний нэр хүндтэй профессор Декузины амжилтыг дэлгэрэнгүй харуулсан бичиг баримтыг уншиж эхлэв. Тэр Декузины талаар илүү ихийг мэдхийн тулд гүнзгий судалж байлаа. Эцсийн эцэст дайснаач өөрийгөө ч мэдвэл чи хизээч язагдахгүй гэсэн алтартай үг байдаг шүү дээ. Тэр өөрийгөө зоригжуулахаар шийдэв. Хэрв тэр тэнэг амьтаа өдөр бүр нүүр тулгарвал нэр хүндийг нь бүрмөсөн сүйтгэхийн тулд түүнийг хангалттай сайн ирчлэх болно. Үйл явдал ангид гарч босох хамгийн муу үр дүнгээс айж имээсээр байгаа Декузин руу шийдв. Та бүхэн харж байгаачлан тэр шившгийг харамгц түүний ойлгох чадвар автоматар идэвхжээ. Ороо залцсан шугам нарийн төвөгтэй бүтцтэй шившгийн тойргийг харах төдийж түүний үйдсэн бүх манагч авахд хангалттай байв. Хамгийн гол нь тэр бүх манаа залгаасласны дараа ч уг шившлэг яг ямар учир тайлбартай болохыг ойлгож чадаагүй юм. Хэрв тэр одоогийнхоос 2 дахин их манаатай байсан ч цаад зарчмыг нь ойлгож чадахгүй байх байв. Гэхдээ одоохондоо бүх зүйл түүний талд эргэсэн тэрээр тайвширчээ. Түүнийг алхаж байтал гинэт цагаан баатрын хоёрыг өмссөн эмэгтэй зам төгжив. Цагаан үстэй, гэрвчсэн нүдтэй тэр бол танил дүр төрх юм. Декузин энэ тоглоом дээр ажиллаж байхдаа түүнийг тоо томшгүй олон удаа харсан учраас шууд танив. Тэр бол Жули Вонда Фрайтийн бөгөөд түүний сэтгсэн сүд бүсгүй төдийгүй эцэстээ баатрын орхиж болох нэртэй дүр юм. Хэдийгээр тэр түүнтэй ийм эрт тааралдан гэж бодоагүй ч сайн яваагаа илэрхийлэн түүний мэд чилгээнд түргэн хариулв. Гэхдээ Жули итгэсэн босолтойнгүй харагдав. Тэдний 7 хоногийн өмнө өгсөн амлалтаа зөрчсөний дараа тэр яаж сайн байж чадах юм бэ гэж асуув. Коучун ямар амлалтын тухай яриад байгааг огтхонч ойлгосонгүй. Тэр ихэндээ илүү дутуу драма үүсгэхийг хүссэнгүй тул үүнийг тоосонгүй өнгөрөхөө шийдэв. Тэр ямар нэг амлалт өгснөөс санахгүй байна гэж хэлээд түүнчлэн тайвнаар хажуугаар нь зурч өнгөрөхөөр оролдов. Гэвч Жули түүний замд түргэн гихчин дахин хайж зогсов. Тэр эрэгтэйг өмнөх шигээ зогтоохыг хүссэнгүй. Энэ амлалтын асуудал дээр Жули хичнээн нухацтай байгааг харсан Декузин ямар нэг хариулт өгөхгүй бол тэр өөрийг нь явуулахгүй гэдгийг ойлгов. Тиймээс тэр мартчихсан гэдгээ дахин давтаж саяхан халуурснаа шалтак болгон ашиглав. Тэрээр яг ямар амлалт яриад байгааг нь өөрт нь сануулж өгөхийг түүнээс хүсв. Энэ үед түүх яг 1-7 хоногийн өмнөх үйл явдал руу буцав. Жули түүнд нэгэн амлалт өгсөн байжээ. Хэрв тэр өөртөө үнэнч байж бусдад өөрийн химэл зам болон дээрэнгүү байдлаа хүлээх юм бол дэлхийн нуруу унсан ч Жули үргэлж түүний хажууд байх болно гэжээ. Одоо цаг руу эргэн ирэхэд Кофи Жули уйлах шахжээ. Тэрээр өөрийн итгэлийг буруу хүнд тавьчихсан юм болов уу гэж гайхав. Гомдсон царай гарan хажууд тийш болж түүнд явах зөвшөөрөл өгөв. Декузин юунд болохгүй байгааг асуувч өгөөгээр зүгээр л яваад өгсөн нь Жулигийн дургуг дээд зэргээр хүргэсэн ч тэрээр үүнийгээ чангаар хийсэнгүй. Тэдний сүү тавилт бол цэвэр ашиг сонирхлын хүрэндих явдал байв. Авиаслаг элбүчин Декузин болон авиаслаг Рицер Жули нарын холбоо нөлөөллөө өргөжүүлэн хоёр талдаа асар их ашиг авчирна гэж гэр бүлийн тэргүүлэгчд нь итгэж байжээ. Хүчирхэг язгууртны хоёр угсаа болох Углен болон Фрайтен нар хамтдаа ноёрхох ёстой байв. Зөвхөн энэ шалтгааны улмаас энэ гэрлэлтийг эсэргүүцэх хүн байгаагүй бөгөөд Жули түүнийг өчүүхэн ч хайрладаггүй байсан ч ийм учраас л түүнтэй гэрлэхэд хүрчээ. Гэвч хожим нь Декузины авиас чадвар анханасаа байгаагүй гэдгийг хоёр гэр бүл ойлгожээ. Тэр бол хүмүүсийн бодож байсан шиг авиаслаг элбэчин биш байв. Декузин үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй байж болох ч шившлэг задлан шинжлэх тал дээр сууд ухаантай хэмээн өөрийгөө нэрлэж дэлхийн нийтийг хуурсаар эцэст нь профессор болжээ. Элбийн цамхагийн хамгийн залуу шилдэг профессор одоо мөхөж буй тухайн онцлсон гарчиг хүртэл гарч байв. Энэ гарчиг гарсны дараа тэрээр ямар нэг амжилт үзүүлэхэ болжээ. Гэвч үл хамааран Углен болон Фрайтен нар үүнийг нуухыг хичээсэн бөгөөд альч гэр бүл ховж юунибэ болохыг хүсээгүйгээс болсон гэдэгт Жули итгэлтэй байв. Тэд өөрсдийн сул талыг олон нийтэд илчлэхийг хүсээгүй ч Жули энэ байдлыг уучлж чадахгүй байв. Тэрээр хайр дурлалгүйгээр гэрлэхийг зөвшөөрсөн ч Рицер хүнийх нь итгэл үнэмшилтэй зөрчилдөж буй худал хуурмагийг төвчиж чадахгүй байлаа. Гайхалтай нь Декузин үнэн ч шудраг хүн хിവэр үлдэж түүний итгэл үнэмшлийг хүндэт ихээр тохиролцсон байжээ. Гэтэл одоо энэ бүхэн бас л нэг утгагүй хоосон яриа байсан мэт санагдана. Үргэлжлүүлэхийн өмнө эзэнт гүрний их сургууль болон элбийн цамхагийн талаар товч мэдээлэл өгье. Эзэнт гүрний их сургууль бол энэ тоглоомын хамгийн шилдэг сургууль бөгөөд түүний элбийн тэнхим нь хамгийн шилдэг юм. Элбийн тэнхимийг Солонгосын их сургуулийн ангаах ухааны сургууль, элбийн цамхагийг Солонгосын үндэсний их сургуулийн эмнэлэгтэй зөвлөж болно. Чүн Жим энэ газрын сүрлэг байдлыг анзаарав. Энэ нь Америкийн коллежийн кампусыг санагдуулсан сайтар арчилсан цэцэрлэг бүхий том кампустай бөгөөд түүний багийн гишүүд болон тэрээр энэ уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд олон шүнийг хамтдаа өнгөрөөжээ. Тэрээр энэхүү үзэсгэлэнтэй газрыг мэдрэхийг хүсэж байгаа ч ганц харамсаж буй зүйл нь одоо эзэж буй биеэсээ өөр хүний бие байсансай гэж хүсэж байгаа явдал юм. Гэнэт чүм Жин хин нэгэн өөрийгөө дагаж байгааг анзаарав. Тэрээр эргэн харахтаа өөрийг нь ойрхон дагаж байсан хүнтэй мөргөлдөв. Энэ нь их хэмжээний бичиг цаас барьсан түүний туслах байжээ. Мөргөлцсөний дараа цааснууд газар даяар тарч унав. Декузин түүнийг аллын гэдгийг шууд таньсангүй. Тэрээр хин нэгэн өөрийг нь бүгэн хүлээж аваад дайрах гэж оролцсон байж
байж магадгүй гэж зөн совингороо боджээ. Азийн оффистоо буцаж ирээд яарвчсан хөргөх гэж байсан бичиг баримтуудаа эцэст нь үзүүлв. Энэ бол энэ жилийн шинэ ижбичтэд зориулсан спонсоруудын жагсаалт юм. Ижбийн цамхаг нь бодит ертөнцийн судалгааны төвөөдтэй төстэй учраас ижбийг хөгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай байдаг. Ижбийн цамхагийн профессорууд өөрсдийн үнэтэй гэж үзсэн шинэ ижбичтийг ивент хийдэг. Дикалайн нэр дэвшигч тус бүрийн танилцуулгыг нэг бүрчлэн үзэж харна. Тэдний дундаас нэг тодорхой нэр онцгойлон ялгарч харагдав. Энэ нэр нь алтан мөнгөөр тодорсон байх бөгөөд үүнийг тэрээр өөрийнх нь шинж чанартай холбоотой гэж таамаглав. Энэхүү шинж чанарыг чинэлэг магнат гэж нэрвдэг. Энэ нь түүнд эд баялагийг татах боломжийг олгож, ашигтай бизнес рүү орох гайхалтай зүүн совин бүхий онцгой санхүүч болоход тусалдаг. Илүү их мэдээлэл өгөх тусам түүний зүүн совин төдий чинээ үнэн зөв болдог. Тэгээд бас хурц хараа гэгддэг өөр нэг шинж чанар бий. Энэхүү чадвар нь байгуулсан шинж чанар манай оноо болон ижил төстэй элементүүдийг нүдээр олж харах боломжийг олгодог. Энэ нь дангаараа биш голдуу бусад шинж чанаруудтай хослуулсан хэрэглэгддэг. Дикалайн энэхүү ирээдүйтэй нэр дэвшигчийг олж тогтоож чадсан шалтгаан нь чинэлэг магнат болон хурц хараа гэсэн хоёр шинж чанарын хослол юм. Энэхүү гялалцсан алтан гэрсээр гялтханаж буй нэр бүхий хүмүүс түүнд гарцаагүй эд баялаг авчрах нь одоо тодорхой байна. Иймэрхүү өөр хэд хэдэн хүмүүс байгаа боловч нэг нэр хамгийн ихээр онцгойч байв. Энэ нэр бол өөр хинч биш, харин түүнийг унахын төлөө идэвхтэй зэтгэж буй охин Эфрейн Луна байв. Эфрейн түүний карьерийг устгахаар хатуу шийдсэн атлаа. Дикалайны чадварууд түүнийг хөгжин дэвжих хамгийн өндөр боломжит нэр дэвшигч гэж харахад хүргэсэн гэж бодохоор хачирхалтай. Дикалайн түүнийг тоглоомын гол дүрүүдийн нэг гэдгийг танив. Хөгжүүлэгчдийн өгсөн мэдээллээр түүний тухай мэддэг цорын ганц зүйл болж Дикалайны үеийн улмаас тэрээр эцгээ алдсан явдаж байв. Тэрээр мөн Эфрейн ямар нэг шалтгаанаар ямар ч спонсоргүй байгааг анзаарав. Тэрээр энэ талаар Азинээс асуухад түүний туслах хүн бүр түүнтэй харьцахаас боломжтой гэдгийг хэлв. За яах вэ? Энэ нь гайхмаар зүйл биш юм. Эцсийн эцэст түүний дайчин болж магадгүй хүнийг ивент тэтгэж Дикалайны уурыг хүргэхийг хинч хүсэхгүй шүү дээ гэсэн хэдий ч Эфрейний хувьд магадгүй нэг зүйл бий. Академид суралцалгүйгээр өөрөө бие даан ихбээ сурсан ч түүний авьяас чадвар нь маш их зүйлийг өгүүлдэг. Түүнд орших чадах хязгааргүй юм гэсэн хэдий ч Эфрейн Луна бол түүний дайсан юм. Эсвэл илүү тооруулбал түүний эцгийн өнхөлд буруутай хүний хувьд Дикалайн өөрөө түүний дайсан аж ахуй. Хэрэг бүх зүйл анхны тоглоомынхоо дагуу үргэлжилбэл Дикалайн өнхөж магадгүй гэдгээ сайн мэдэж байв. Эцсийн эцэст тэрээр тоглоом дотор өөхөх хувь тавьсантай бөгөөд мөн дэлхийн нийтээрээ түүнийг үзен ядаж үхээсэй гэж хүсэхэд хүргэдэг 20 санаатны хувь тавьсан гэсэн шинж чанартай юм. Гэвч түүнийг алж чадаагүй ажва зүйл эцэстээ түүнийг илүү хүчтэй болгодог. Тоглоом дотор Дикалайн сэлмээр хороор аллагаар гээд тоо томшгүй олон янзаар өгдөг. Арга замууд нь өөрчлөгдөж боловч үр дүн нь үргэлж ижил буюу үхэл байдаг. Түүний амьд уйдах царийн ганц арга зам болж өөр сонголтуудыг хийх явдал юм. Жинхэнэ Дикалайны хизээч хийхгүй байсан сонголтуудыг хийх ёстой. Үүнийг санан байж тэрээр эцэст нь Эфрейнийг ивент тэтгэхээ шийдэв. Бичиг баримтад гарын мөсөв зурсныхаа дараа тэрээр Азлинд тэтгэрийг тушаахыг тушаав. Тэрээр мөн өөрийн дурдах гэж буй хідэн номыг зээлж авахыг түүнээс хүсв. Хожим нь ганцаараа сууж байхдаа Дикалайн амьд уйдхийн тулд яг хэр хэмжээний мөнгө шаардлагатай тасаар эргцүүлэн бодов. Түүний мэдэж байгаагаар түүнийг хүлээж буй олон өнгөсөөс зөвхөн бингний тусламжтайгаар зайлсхийх боломжтой юм. Ирээдүйдээ ижбичэнд хөрөнгө оруулалт хийх нь эд баялагтай болох нэг арга мөн гэсэн хэдий ч зөвхөн үгээр хангалтгүй юм. Энэ тоглоомын ертөнцид түүнийг үзен яддаг тоо томшгүй олон дөрүүд байдаг бөгөөд тэд боломж олдох бүртээ түүнийг алхаар оролдох болно. Амьд уйдхийн тулд эд баялаг, эрх мэдлийг хуримжуулах нь цорын ганц гарах гарц юм. Чүнжин илүү хүчтэй болохыг хүсэж байсан ч Дикалайны авьяас чадвар нь хамгийн сайндаас дундаж төвшөнд байдгийг сажив. Хэрв тэр сайжрах арга олж чадахгүй бол өөрийг нь чиглэн ирж буй олон аюул замлаас амиг гарч чадахгүй гэдэгтээ итгэвтэй байв. Аз болоход түүний талд нэг зүйл байгаа нь түүний шинж чанарууд юм. Дикалайн өөрийнхөө сайхдаг шиг дөрвөн элементийг бүгдийг нь захирч чадахгүй ч газар болон газыг удирдах чадвартай нь гарцаагүй юм. Газар, газ болон металлыг хослуулснаар Дикалайны өвөрмөц шинж чанар болох Мидасын хүрэгт бүрэгтэн тогтох үр дүнд хүрдэг. Металлыг удирдах Дикалайны авьяас нь түүнд удирдлагаар хөөгч ирнүүдийг ашиглах боломжийг олгодог. Энэ нь сүрчин сонсогдож болохч эдгээр удирдлагатай ирнүүд нь үндсэндээ бол телекинез буюу зайнаас юм хөдөлгөх чадвар юм. Гэвч энэ ертөнцид телекинезийн чадварыг төдийлөн сайн мэддэггүй бөгөөд ойлгодоггүй байна. Хэрв Дикалайн үндсэн удирдлагын элбийг сурвал төмөр эд зүйлсийг удирдах замаар өөрийн хүч чадас багтагдж байгаа байдлаа нөхөж чадна. Үүнийг бодит болгохын тулд тэрээр эхлээд удирдлагын элбийн суурь зарчмуудыг сурах шаардлагатай. Тиймээс тэрээр өөрийн ур чадвараа сорихоор шийдэв. Тэрээр ойлгож ухаарах ур чадвараа идэвхжүүлэнгцээ энэ номонд бичигдсэн үндсэн телекинезтэй холбоотой бүх үзэл баримтлал болон шившдгүүдийг шингээж авч өгдөв. Мэдлэгийг шингээж авсныхаа дараа тэрээр шинээр олж авсан телекинез чадвараа үзгэндээс туршиж үзв. Тэгээд үзэг агаарт хөвжигдөв. Цээжлэх шинж чанарынхаа ачаар Дикалайн ямар нэг шившлэг унших шаардлагагүйгээр
Тезекинез их бийг шидэх боломжтой юм. Түүний сурсан тезекинез шившлэгийн дөнгөж анхан шатнагч гэсэн хэдийн нэлээд хүчтэй болжээ. Тэр илүү дэвшилтэд тезекинез сурсны дараа ямар боломж гарахыг төсөөж чадахгүй байна. Декажийн дараа нь шидэд тойрогтой юу хийхээ олж мэдхийг хүсэж байна. Тэр үүнийг бүх биетэйгээ сэлж суулгахаар тооцоолж байна. Энэ ертөнцид шидэд тойрог хэдий чинээ том байна, төдий чинээ хүчтэй болдог. Тиймээс тэр эхлээд өөрийн ойлгох шинж чанарыг ашиглан биеэ таньж мэдхээр төлөвлөжээ. Зөвхөн тархиач биш, зүрх болон дотоод гоц цөмөө хүртэл мэдэх хэрэгтэй. Дараа нь тэр телекинезээ хүчрхэгжүүлэхийн тулд биеэрээ дүүрэн шидэд тойрог сэлэх болно. Мэдээж хэрэг түүний бие ачааллаа даахгүй байх, эсвэл гаж нүзөө гарах эрсдэлтэй. Гэхдээ энд түүний төмөр хүн гэдэг шинж чанар хэрэг болдог. Энэ шинж чанар нь Диколинд төрөлхийн биеийн чадварыг олгодог бөгөөд түүний биеийн нөөц боломж хамгийн өндөр түвшинд байна. Энэ шинж чанар нь түүнд ажваа гаж нүзөөг тэсвэрлэх боломжийг олгоно гэдэгт тэр итгэлтэй байна. Тэрээр биеийн дээрээ шидэд тойрог сэлэх үйл явцыг ихжүүлмэгц бие даяар нь өмнө нь хизээж мэдэрч байгаагүй тэсвэрлэхийн аргагүй өвдөрт мэдрэгдэн яс бүхэн нь хугарч буучин бүхэн нь тасдагдж байгаа мэт санагдана гэсэн хэдий ч энэ туршлах хэцүү байсан ч Деколин савлахгүй. Түүний уужанаас ганц ч ялхдуу гайхгүй. Эцсийн эцэст энэ бол язгууртанд байх ёстой дэгжин байдаг юм. Эцэст нь үйл явц зогсно. Харамсалтай нь энэ бүхнийг тэрсний эцэст манагийн хэмжээ хүрэлцэхгүй улмаас Деколин бүтлгүйдэж одоо дөнгөж 1 оноотой байна. Гэхдээ хичээ зөхөр нь бүрэн дэмий зүйл биш юм. Тэр одоо мөрөн дээрээ сийсэн шидэд тойрогтой болсон байна. Энэ хിവэрээ бол бүх биеэ бүрхэхэд 2-7 хоног орчим хугацаа шаардлагадах болно. Деколиний семинарын дараа 1 сар өнгөрч их сургуулийн шидэд цамхагт хичээл орох анхны өдөр иржээ. Бүх оюутнууд аслагдсан газар цуглаж анхны хичээлээ хүлээж байна. Ойролцоох зарын самбарт профессорын зурвас байна. Профессор хүн бүрийн чадварыг шалгахыг хүсэж байгаа тул оюутнууд их хэмитүүдээр баяжигдсан газарт өөрсдөө бие даан гүйцэтгэж чадвараа батлах ёстой. Багш нь тэдний зүгээр л бие даан суралцахаар орхисонд оюутнууд нэлээд гайхацгааж байна. Үүнд хамгийн их уурлаж буй хүн бол мэдээж хэрэг Эферин юм. Тэрээр дотроо багшийг хараан зөхөж байтал нэг охин түүний хажуугаар өнгөрөхдөө санаатайгаар мөргөн. Мэдээж хэрэг аль хэдийн уурсан Эферин саяхан өөрийг нь мөргөсөн охин руу эргэн харж толгорох болно. Гэвч өөрийнх нь өмнө зогсож буй хүнийг танимагц түүний царай хурдан хугацаанд цачирсан байдалтай хувирна. Тэр өөр хинч биш, харин Сильвия фон Жозефин Илад байв. Хоёр охин богинохон хугацаанд харц толгороход Сильвия Эфериныг огт танихгүй мэт үл пон цаашаа яваад өгнө. Хожим нь Эферин ямар нэгэн үүрэг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж байхад түүний бодолд саяын ухраасаас эргэлзээр байна. Түүний тааралцсан охин Илад гэрийнхэн мөн гэдэгт тэр итгэлтэй байна. Одоогоос 10 жилийн өмнө Иладынхан Эфериний чадхаас айж тэдний хашийг цэргүүдээр хүрээлүүлж занлахиж байжээ. Тиймээс Сильвия өөрийг нь танихгүй байгаа нь Эфериний ухаанд батамгүй зүйл юм. Гэнэт түүний шившгээр бүтээж буй бүтэц ганхаж эхлэх ба Эферин агаарт хүндлэн дарамт мэдэрнэ. Яг л түүний мана хаашаа ч юм сорогдож байгаа мэт санагдана. Тэрээр чимээ шуугин гарсан зүг рүү харуул Эфериний хийж байснаас мянга дахин том асар том бүцийг дөнгөж сая бүтээсэн Сильвиаг орж харна. Яг энэ дөрөнийг энэс төөрийг хармий тэрээр эрий хит Сильвиагийн шившлийн үүсгэсэн эмх замбраагүй байдал Эфериний ажлыг бүрмөсөн тасардуулсан тул Эферин байгалиасаас уурсаж байна. Гэвч Сильвия эргэн тойрныхоо чимээ шуугиныг үл тоон ажилдаа тайван үргэлжлүүлэн анхаарна. Энэ нь Эфериныг усан бүр бөхөмдүүлнэ. Сильвия түүнийг огт тоож байгаагүй явдал үнэхээр өөр хүргэм юм. Сильвиагийн анхаарлыг татахын тулд Эферин түүнийг өдөж хатгахаар шийднэ. Тэр Сильвиагийн хүчийг үгүйсгэж өдөн хатгсан үгс хийж эхэлнэ. Эцсийн эцэст тэд өрсөлдөгчд байсан бөгөөд Сильвия өөрийн өрсөлдөгчөө гүйцэхийн тулд Эфериныг байнга занл хийж шижүүргээс хол байхыг албаддаг байсан. Гэхдээ Сильвия дахин Эферинийг тоож хүлээж авахаас татгалзсан. Тэр Эферинийг танихгүй гэж мэдэгдэх боловч хариуцлагагүй, бүтэлгүй язгуурчны өвчний тухай сонссон тухайгаа дурдна. Өөрийн эцгийн тухай энэхүү хүндэтгэлгүй яриаг сонсоод Эферин мэдээж хэрэг галзууртлаа уурна. Тэрээр эргэлдэж эргцүүлсэлгүйгээр агаар өсөрч зангидсан гарных нь эргэн тойронд шившдэг нь идэвхжээ. Тэрээр Сильвиад сая хийсэн үгэндээ харамсахын тулд ямар ч хаммаг зоригтой байна. Уурлаж хилэгнэсэн Эферин эцгийнхин тухай заван үг хийснийхэн төлөө Сильвиаг шийтгэхээр хүчтэй цогцолтоор дайран орно. Үүний хариуд шар ус тохон өөрийнхөө чадварт эргэлцсэн нүдээр хараад хамгаалалтын хаалт бүтээх болно. Мөргөлдөөний үр дүнд дэлбэрэлтийн чанга чимээ гарч мөргөлдөөний өмнө яосон оюутнуудын бие салхи шуурга эсгэрнэ. Дэлбэрэлтийн дараа оюутнууд бие биенийхээ биеийн байдлыг шалгацгааж эхэлнэ. Тоос шороос сарних үед Эферин гарч ирэн зүүн гараараа Сильвиагийн толгооноос барьж нас барсан эцгийг нь дахин доромжлох зүрх гаргавал яах бос гэж шархал үстэй бүсгүй рүү ахирна. Тэрээр Сильвиаг занлахээсээр байх зуур хосгүйхэн ямар нэгэн шидэд хар гэрэж үсснийг анзаарч хойшоо харц шийднэ. Оюутнууд сандарч ойлгох зуур Эферин өөрийн харж буй зүйл хоосон орон зай мөн эсгэд эргэлцэнэ. Энэ бол түрүүн тэдний манай хоорондоо мөргөлдөж орон зайд цорхоо үсгэн эргэн тойрныхоо бүх зүйлийг залгиж буй яг тэр газар юм. Хоосон орон зай дэлбэрэлт үсгэх эрсдэлтэйг ухаарсан оюутнууд улам бүр сандарч зогтохоор оролдоно. Эферин одоогийн нөхцөл байдлын эрсдлийг ойлгож байна. Дэлбэрэлт нь төмрийн хэтэрхийг хаасайгүй өсөргөж хүн
Хүн бүрийн хувь заяаг там болон хувиргах аюултай. Орон зайг залгийгч хар бөмбөлөг эргэн тойрныхоо зүйлсийг үргэлжлүүлэн устгасаар байна. Эфирийн шившгийг чадах чинээгээрээ барьж тогтоохыг хичээнэ. Гинэт тэрээр түүний чимээг сонсохоо болж, хүндийг нь ч мэдрэхгүй болж, хоосон орон зай өөрөө зогссон мэт санагдана. Тэрээр нүдээ нээхэд гоёмсог язгууртан хувцасласан өндөр эрт тэдний өмнө зогсож байх ажээ. Энэ бол тэдний профессор бөгөөд тэдний амь насыг дөнгөж сая аварсан юм. Декалины гинтийн гарч ирсэн явдас үнэхээр цочромоор байлаа. Гэхдээ түүнээс ч илүү цочромоор зүүж бол тэр мөсөн шившдэг ашиглан хичтэрхийг хормын дотор зогсоосон явдах юм. Үүний дараа Деселийн мөсөн хичтэрхийг өдөртөхийн тулд телекинез шившдэг үзүүлж оюутнуудынхаа ам ангайлгажээ. Энэхүү үзүүлбэр нь оюутнуудад шид шигтгэний гоо үзэсгэлэн гайхамшигын сэтгэлгээг үлдээжээ. Эфирийн энэ тохиолдолд шившгийн шидийг ашигласныг ойлгож байна. Гэсэн хэдий ч тэр хүртэл нүднийх нь өмнө гайхалтайгаар ашиглагдахыг хараад сэтгэл нь татагдах шиг болжээ. Хичтэрхийг зохицуулсны дараа профессор ярьж түүний үг хичээж дуусныг илтгэн. Сильва болон Эфирийн рүү ширүүн хараад Декозе нөхцөл байдлыг үүсгэсэн асуудаас таригчдаас бусад бүх хүмүүсийг явахыг тушаажээ. Яг одоо Эфирийн царай танд бүх зүйлийг илтгэн. Энэ бол яг л би яачва гэдэг мөчийн яг мөн чанар юм. Дараагийн хэсэгт бид шуудаж байцаалтын өрөөрөө шийдэн. Тэнд Декозен сүнс судлал болон дэмжлэг судлалын тэнхимийн профессор болох Рите Рилан хоёрыг хүлээж байлаа. Тэднийг Декозагийн хажууд сууж буй их сургуулийн зөвлөлийн дарга Адежин Сиглон өгтөн авна. Бүх профессорууд сууцны дараа тэд Илад гэрийн хатагтайг цохих гэж оролцсон зөрөгтэй оюутныг сануучирхан байцаахаар ирв. Эфирийн овоггүй гарал үүслээсээ болоод ямар ч үн цэнгүй хүн гэж язгуурлагдах хэмжээний үнгүй нэгэн ангилагддаг болох нь тогтоогджээ. Мэдээжийн хэрэг Декозины оролцооны ачаар нөхцөл байдал хүндрэхээс сэргийлэгдэж бусад бүх профессоруудад гүн сэтгэлдэл төрүүлжээ. Үүнийг бодож үзээд Декозен энэхүү сахлах батын хурал ямар үр дүнд хүрэхийг сайн ойлгож байна. Хамгийн нөлөө бүхий гэр бүлийн охин хохирогч болж харагдах ба их сургуулийн нүдээр энгийн нэгэн харц алт болсон ядуу язгууртан Эфирийн буруутай эпхэд болон харагдах нь тодорхой байна. Тиймээс Декозен үүнд оролцож тэрхүү үзэл бодлыг өөрчлөх шаардлагатай гэдгийг мэдэрч байна. Эцсийн эцэст тэр Эфиринийг харсан цагаасаа хойш түүний биеэс яхан туяатай энерги гоожж байгааг мэдэрч чадсан юм. Одод Эфиринийг хараад майж чидэг бүр оюр тууп түүний шиг хорон санаат дүрийн хувьд энэ бол хорон санаатны хувь тавиур гэсэн шинж чанар гэдэг нь өдрийн од шиг тодорхой байв. Үндсэндээ дэлхийн нийтээрээ таныг өгөхийг хүсэж байвал ямар нэгэн асуудаас гайхан гарцаагүй. Хэрв тэр энэ үр дүнд удахгүй нөлөөч чадахгүй бол түүний гарцаагүй өхөл усам ойртох болно. Эфирийн болон Сижвагийн хувь заяаг шийдвэрлэх албан ёсны хурал ихэж байна. Утгагүйгээр мөргөлдөөнд оролцож олон оюутны аюулгүй байдлыг эрсдэлд оруулсныхан төлөө Рилан Эфирийн рүү хамгийн түрүүнд архина. Ямар нэгэн ноцтой зүйл болоогүй нь зөвхөн Деклиний хувийн оролцооны ачаар байлаа. Үүний хариуд сэтгэлээр унсан Эфирийн довтлохоо хийсэн шалтгаанаа дурдаж чадахгүй гэдгээ мэдэгдэнэ. Иймэрхүү буйтаж зайлсхийсэн хариу нь багш нарын хувьд доромжлол мэт санагдана. Гэхдээ яг одоо Эфирийн бодож чадах цорын ганц зүйл бол өөрийн зорилгоо нууцлах юм. Тиймээс түүний бай болсон хог шар профессор Декасийн түүнийг хөөцөлдөж байгааг мэдэхгүй байх ёстой. Сижвагийн өдөн хатгсан үгс түүний толгойд эргэлдэнэ. Гэхдээ тэр үнэн байсан ч гэсэн тэр үүнийг хэлэх эрсдэл гаргаж чадахгүй. Түүний цорын ганц байн тэр байв. Тийм учраас Эфирийн урт хугацааны төлөвлөгөөнийхөө төлөө зовлон зүтгүүрийг дуртаяа төвчж байна. Ризан охин руу дахин хашгирч түүнд ямар нэгэн дөрөөтлийн комплекс байгаа эсхийг асуув. Тэрээр язгууртан болон энгийн хүн хоёрын ялгааг сануулж үүнийг толгойд нь суулгаж өгчээ. Дараа нь Сихвад үг хэлхийг тушаав. Тэрээр мөн асуудлыг нуухай хичээж Эфиринийн бүтээлийг санамсаргүйгээр эвдсэндээ өөрөө буруутай хэмээн шалтгаалснаар маргаан гарсан гэжээ. Энэ нь сахилгын хорооны өмнө түүнийг гин зэмгүй нэгэн болгож харагдуулсан бөгөөд Эфирини ямар нэг үйлдэл хийсэн нь бүрч утахгүй санагдахад хүргэв. Профессорууд Эфиринийг өөр уйлгаараа барьж чаддаггүй эсхийг байцааж өргөжлүүлэн шалгав. Резан бүр цаашаа энэ явдлыг зүгээр нэг сануулгаар өнгөрөхөөс тахалзаж уг оюутныг сургуулиас бүрмөсөн хөөхийг санаж болгов. Яг одоо профессорудаас хүндэрч хинээс ч дэмжлэг авч чадаагүй Эфирини өөрийгөө ганцаардаж цөхөрсөн байдалтай мэдэрч байна. Бүх хуруу түүнийг буруутан хэмээн зааж байна. Профессорууд түүнийг хариуцлага хүлээх ёстой хүн гэж харж байна. Түүнд рүү чигсэн хараа зөвхөж зэмдэл бүрийн хамгийн муухай хэсэг нь тэрийг үлээд ганц ч үг дуугарч чадахгүй байгаа явдаг юм. Аав нь өөд болсноос хойш энэ хөөрхий охин ганцаараа үлджээ. ертөнц түүний өмнө хаалгаа хаажээ. Профессор Декузеныг буруутгаж өөрийнхөө алдааны төлөө түүнийг буруутгах зүйж болгосон нь хүүхэдэс гаргамаар сэтгэл хөдлөлийн хариу үйлдэж байв. Эцэст нь Адежин үг хэлж профессор бүр хоорондоо яг адилхан бодолтой байгааг дүгнэв.
байна уу? Шийдвэр гаргахаасаа өмнө тэрээр энэ байдлын талаар Дикузений яриаг сонсохыг хүсжээ. Тэрээр тод хоолоогоор ярьж зөвлөлийн дарахад хүсэлт тавив. Эфренегийн амьдрал одоо дууслаа гэж бодсон яг энэ мөч байлаа. Тэр сургуулиас хөөгдөхөн тодорхой байв. Гэвч гайхмаар эргэлт гарч Дикузен гарсан осолд Сильвиач бас буруутай гэж маргаж түүнийг хүнд байдалд оруулав. Түүний хариулт хоёр оюутныг хоёуланг нь гайхшруулж Дикузен асуултаа дахин хүчтэй тавьсаар байв. Эфний уулзалтын ийм эргэлтийг таамаглаж чадаагүй тул хэлэх үггүй болжээ. Эфренег ямар ч үн цэнгүй энгийн иргэн гэж харахыг сонгосон. Хөгшин янз болох Риан хүртэл Дикузений үгийг ойлгож ядан сандарч байв. Манай залуу Сильвиа гарсан осол зөрчлийг урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан ч тэгхээс такалдсан гэж маргажээ. Тэрээр Эллайтын гэр бүлийн нэр хүндтэй гэгддэг чадвар нь энэ үед дутсан юм болов уу гэж гайхав. Сильвиа мэл гайхаж хоцров. Тэрээр эцэндээ толгоогоо бисжилгэн эхлээд уучлалт гуйв. Дараа нь тэр үнэнгээ хүлээв. Сильвиа тэр оюутныг асуудалд оруулах зорилготой байсан учраас Эфренегийн довтлогоог хаахаас тахалцжээ. Мөнгөлөг өстэй охин сожорох шахжээ. Түүний дайсан болсон Дикузен сая түүний талд орсон гэдэгт итгэх аргагүй байв. Энэ бол бас түүний буруу тул тэр түүнийг заавал хамгаалах ёстой биш юм. Режен дуугарч хохирогчийн хувьд Сильвийн буруу юу байх нь түүний өөрийгөө хамгаалсан байдалд ямар ч нөлөөгүй гэж маргажээ. Буруу нь бүхэлдээ довтлогч тал дээр унана. Дикузен игүүлэн хариу барьж профессорын хувьд өөрийнх нь оролцоо шаавцаагүй хичээж бигдсэн нь өөрийнх нь бүтлгүйтэл гэдгийг мэдэгдэв. Тэрээр оронд нь өөрөө буруу хүлээх ёстой байсан юм болов уу гэж гайхав. Энэ гинтийн үг Сильвийн талд байсан профессор Раныг сандрахав. Эфрене энэ нэр зөвхөн түүнийг аврахын тулд өөр профессорыг гიშгичэн гарч байгаад үнэхээр цачирчжээ. Үйл явдал улам ирчимжиж эвзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данс руу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гайхаж өгье. Таалагдсан бол зайг дарж сууг 100 маань заавал бүртгүүлж